Ингээд ээлжид нэгэн гоё он сонирхолтой түүх маань ороход бэлэн болж байна. За өнөөдөр арслан ярихгүй амьтны тухай ярина. Амьтанда зэрлэг амьтдын тухай та бүхэндээ ярьж өгнө. За амьдрал бол аялал юмаа гэдээ ямар ч бэлтгэлгүй судалгаагүй гүйж хараагаад гараад байдаг хүмүүсэд бараг зориулсан гэж хэлж болохоор иймэрхүү гоё түүх байх болно. За зэрлэг амьтад ерөнхийдөө хүн амьтан руу эзэн тааруул дайрч довтлон. За мэдээж дайр довтлох юм бол үр дүнд нь хүн үхэж таарна. Ийм учраас та бүхэнд одоо ийш тийшээ тэрдсэн одоо наадам энэ төр аялал зугаалгаад гаргаж байгаа учраас би та бүхэндээ хэрхэн зэрлэг амьтадтай тааруул амьд гарах тухай тийм арга техникийг одоо зааж өгнө гэсэн. За нөгөө нэг хүн амьтан шордоо те амьдрал бол аялал штэ одоохон үргэлж хараад гараад явчаач те наа ч л амьдрал штэ гэдэг ингээ хатгаад байдаг хүмүүс бол иймэрхүү нарийн ширээмийг бол зааж өгөхгүй, угаасаа мэдэхгүй. Тийм учраас та бүхэндээ зориулаад аялал чинь аюулгүй, найдвартай, баталгаатай байгаасай гэсэн үүднээс энэхүү бичлэгийг бол оруулж байгаамаа. За ерөнхийдөө бол Монгол оронд янз янзын тэм зэрлэг амьтад бол байдаг. За энэ амьтадтай улаан халз таарах эсвэл санамсаргүй одоо ямар нэгэн байдлаар зэрэгцээд ирэх юм бол хэрхэн яах хийхээ та бүхэн мэдчих ёстой гэж байгаа. За өнөөдөр та бүхэндээ Америкийн нэгдсэн улсын үндэсний газар зүйн нийгэмлэгийнхний одоо ард иргэддээ өгдөг ийм анхаарал сануулгыг одоо та бүхэнд хэлж өгч байна. Энэ үйл явдлууд бол бүгд шинжлэх ухаанаар батлагдчихсан амнасаа уурахад нэлээд бас дэм тусламж болохоор ийм нарийн ширийн мэргэжлүүлэлтний гэсэн зөвлөгөөнүүд байгаа. За ингээд нэгдүгээрт нь ямар амьтантай тааруул яах их тухай та бүхэндээ зааж өгье. За баавгай. За баавгай бол одоо Монгол оронд элбэг байдаг амьтан. Тэгэхээр баавгайтай таарах бол маш эвгүй үйл явдал болно. Тийм учраас баавгайтай улаан цаам таарах юм бол гүүж хашгирч одоо ойрол чарлаас дэвхцэх ямар ч тийм хэрэг байхгүй. За энийг чинь хараад баавгай айнаж байхгүй улам аазгаан хөрөө танилуу гүүгээд ирнэ. За мод руу хад руу авирчс болохгүй. Ягаад гэхээр энэ амьтад чинь өөрөө авирахгүй харах чинь одоо тийм хурд хүч сайтай биеийн болон физикийн тийм булчинлаг ийм айхтар амьтан байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр гараа айжуухан хөдөлгөж өөрийгөө ийм том эсвэл хит одоо тэ хэцүү олдсон мэт юм харагдуулж тайван байхыг хичээх хэрэгтэй. За тэгээ хажуудаа янз янзын төмөр мод одоо ширээ мэрээ сандал энэ төр байх юм бол тэрийг толгой дээр өргөөд ерөнхийдөө нэлээд том байрлах чиглэлээр байх хэрэгтэй. Тэгээ баавгайг уурлуулж болохгүй. Баавгай мэдээж ямар нэгэн үйлдэл гаргахаас өмнө өөрөө таныг бас шинжиж явах үед нь та бас тайван байх хэрэгтэй. Хэрвээ та баавгайг сандраах юм бол өөр амиа алдна. Тийм учраас аль нь хоёр биеийн лугаа сайхан тайван байж байгаа. Тэгээ азаа үзэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү баавгайтай улаан халз таарахгүй тулд та бүхэн баавгайны ороо ордог, баавгайны одоо тэг гүйдэлтэй, баавгай амьдардаг модч гэдэг юм уу, иймэрхүү газраас хол явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр амьдрал гэдэг чинь бол тэр чигээрээ одоо аялал судалгаа одоо тэг аюулгүй байдал юм байдгийг шүү гэдгийг одоо энэхүү юмар бол яаж байна. За жижигхэн нөгөө нэг хар баавгай энэ төр байдаг. За энэ баавгаануудаа бол таарах юм бол яг хуу янз янзын төжигнүүлээд өмнө бижигнээд бас айлгаж чигээд хөөх ингээд бас яаж болно. За яг хуу жижиг баавгай танилуу довтлон хүрээд ирэх юм бол нүүр ам руу одоо мод чулуугаар зохих бүр болохгүй бол гараараа шанаадах ч гэдэг юм уу те хоол амын багалзуурдах тиймэрхүү аргаар хар баавгаанаас бол зугтах тийм гаргалгаа байгаа. За нөгөө саарл болон бор грезли бол янз янзын цагаан баавгайтай тааралт бол ингэх юм ч боломж байхгүй. За баавгай амьдардаг газарт байхдаа ерөнхийдөө асар их хэмжээний те дуу чимээ одоо хөгжимч гэдэг юм уу янз янзын чимээ гаргаж баавгайг бас жоохон холдуулах хэрэгтэй. Үгүй бол одоо иймэрхүү чимээ янер гаргах юм байхгүй бол одоо идэж уух юмнуудаа өөрөөсөө холдуулах, модон дээр уяах өөртөөгөө ойрхон ямар нэгэн цус ч гэдэг юм уу ямар нэгэн үнэр танар юусаа гаргаж болохгүй. Тэр тусмаа баавгайны иддэг одоо тэ джинс мод бот одоо мойл юу байдгийг тэр зүйлүүдээс дандаа хол буудлах хэрэгтэй. Манайхан ч сайхан жимс байна эндээ майхнаа барьж хийшээ хөвтөө энэ төр гэж юусоо болохгүй. Амьтны хоол байдаг газар л бити одоо буудлаарай л гэдгийг одоо хилээд байна гэсэн үг байгаа. За хоёр дахь амьтан ямар амьтан бэ гэхээр одоо матарны тухай та бүхэнд ярьж өгнө. За Монгол матар байхгүй байгаа ч гэсэн гадаадд одоо манайх их аялж байгаа. Үргэвчээ өрөөд амьдрал бол аялал юм аа гэгүй гарч байгаа. Матартай тааралт бол яах их тухай ерөөсөө мэдэхгүй. За хаа газар ерөнхийдөө очиод усан цэлхтэй маш болгоомжтой. Ерөөсөө Монголд байгаа юм шиг туулгалд байгаа юм шиг гүйжчихэд ус руу ороод нохоо самардадах ямар ч шаардлага байхгүй. Энэ усанд
ямар амьтан байгаа вэ? Энэ усны амьтан намайг хатгуул, идүүл, хазуул би яах вэ? Хэрхэн уснаас гарах вэ? Гарсны дараа эмчилгээ сувилгаа ямар даатгалаар хийх вэ? Амьдрал бол аялал гээд намайг шордоод араас явуулсан тэр нөхөр төлбөр тооцоо хийх үү энэ гэдгээ маш сайн бодож иж одоо энэ юм руу бол орно гэсэн үг. За тэгээ матар бол маш эвгүй амьтан. За хамгийн сайн хамгаалалт бол матрын нүд толгоороо зөх. Ерөнхийдөө матрын хамгийн эмзэг цэг нь бол нүд гэж явдаг. Бусад бие нь бол тэр чигээрээ бараг хоёрлогдчихсан учраас хутгалаач бараг нэмэргүй ийм айхтар амьтан байдаг. За аль болохоор хурдан шулуун замаар чигээрээ зүхтах хэрэгтэй. За матар бол араас ч тэгээд усан дотор маш хурдтай сэлнэ. Тийм учраас одоо иймэрхүү амьтдаас маш болгоомжтой байх хэрэгтэй. Матар бол ерөнхийдөө нэг хуурай газар дээр цаг 56 км-ийн хурдтай гүйж чаддаг гэж байна. Тэгэхээр та маш одоо тэ хурдан шаламгай байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо тэ цаашдаа яах вэ гэхээр энэ тентхийн гол цөөрмө тэр тусмаа одоо шөнийн цагаар одоо тэ гол усанд орохгүй байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ зэрлэг амьтдын одоо ан гөр алаан хядан бол шөнийн цагаар ирчимжиж асар их хэмжээний цус урсдаг учраас та бүхэн одоо тэ энэ тэнд ингэж хамаагүй ус цаасанд ороод байж болохгүй. За дараагийн одоо амьтантай таарлтвал яах вэ гэхээр пума гэж нэг амар амьтан байгаа. За пума ч дотроо хар пума, цагаан пума одоо ямар тэ бор пума янз янзын пуманууд байгаа. За муурын одоо тэ аймгийн маш аюултай юм амьтны тоонд ордог. Пума бол хүнтэй бол цэмцэгнээд байхгүй шууд барьж авал хүзүүгийн тас хаацдаг ийм айхтар амьтан байдаг. За алгадалтын хүч хумс одоо тэр жимминг одоо ярих хэрэг байхгүй бараг 200-300 кг жинтэй амар амьтан байдаг. За тэгэхээр яах вэ гэхээр иймэрхүү пуматай ч юм уу барын төрлийн муурны төрлийн амьтадтай тэр зам арслантай таарах юм бол айл болох одоо тэ анзаараагүй юм шиг ингээд зөрхийг бодох хэрэгтэй. Пума гэхдээ таныг аль хэдийн анзаарсан л байх болно. Тэгээд пума таныг анзаарсан танилуурын довтлогонд бэлдээд өөрийгөө бэлтгэж явах юм бол одоо цамц бодолт юу гэдгийг тэр юм ингэж толгоогоороо дээшээ гаргаад гарандаа ингээ уяад ингээд өөрийгөө улам том өндөр юм шиг тийм харагдуулах хэрэгтэй. За тэгээд одоо зоонтог шүхэр энэ төр байх юм бол түүнийг одоо ингээ зөөлхөн онгоолгож хаах тиймэрхүү үйлдэлүүдийг бас өдөөс нь ингээ хараа зогсож байгаа маш тайван сандрахгүйгээр хийх хэрэгтэй. За эсвэл бүгд бол олон хүн байгаа тохиолдолд нэгэн зэрэг бас ингэж ойрлох чарлах, алах, таших гэхдээ нэг хэмнэлээр гэж байгаа шүү. Гэх мэтээр иймэрхүү одоо ааш авирыг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр зэрлэг амьтан хэрвээ эргэлцэх юм бол танилуу довтолохгүй гэсэн үг. Тэгэхээр муурын төрлийн одоо мяагийн амьтад учраас тэр зам уулын пантера, уулын арслан гэх мэт янз янзын амьтан бол ер маш эвгүй заавал довтолдог, довтлогоо үлдэх юм бол дуусгадаг тийм амир өдөг. Тэгэхээр жижигхэн муур хүртэл одоо ямар сайн маш сайн анчин байдгийг та бүхэн мэддэг амир техниктэй, тактиктэй бараг нохотоо зодолдоо нохойг бараг зодчих гээд байдаг ийм юм. Тэгэхээр ийм пантера ч гэдэг юм том одоо том дундад шиг ийм том жинтэй амир нохоо муурнууд бол мэдээж хүнийг бол алж иж ард нь гарна гэсэн үг. За ямар ч хамаагүй тэгээд иймэрхүү довтолгоон болох юм бол тэгээд одоо өхөл амьдралын төлөө бол энэ амьтанд алцах хэрэгтэй. Одоо өөр ямар одоо доош араас суучих энэ төр гэсэн тийм мухар сүсгийн яриа болохгүй. Одоо Монголд тийм яриа байгаа дээ. Нохоо дайрах юм бол шууд өвдгөө тэрврээд нөгөө мэддэг маань мэрээд одоо ингээд доош араас суу энэ төр гэж ярьдаг. Тэгж болохгүй. Амьтнаас улам доош орох юм бол өөрөө хүзүүгээ одоо амьтны соёон тавьж өгч гэнэ гэсэн үг. Та доошоо хардсан хоёр гараараа толгоогоо салаавчилсан хүзүү буюу одоо мэдээллийн гол судсууд нуруу чинь ингээ ийл ингээ тонгоогоо ож явах юм бол захын гөлөг таныг араас чинь нугасаар чинь таслаад цустаа чи хойлоод өгөхүүлнэ. Тийм учраас айл болохоор амьтны өмнө тэгж тэрийж хэвтэж одоо доошоогоо толгоог удаалгаж болохгүй гэдгийг хэлээд байгаа. Тэр зам хүзүү ам одоо энэ бүх зүйлүүдэд маш сайн хамгаалах хэрэгтэй. Пантера болон бусад амьтанд таны шууд хүзүү рүү ч өмсөрнө гэсэн үг. Хүзүү бол амьтны хувьд хамгийн зөөлхөн амин хэсэг байдаг учраас хүзүүгээ хамгаалсанд өндөр байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүдэд нохоо шууд дайрах юм бол доошоо суугаар муугаар гэдэг юм ерөөсөй болох хэрэгтэй шүү манайхаа. За дараагийн зэрлэг амьтантай тааруул хэрхэн амиа аврах тухай хөөрх юм ярьж өгье. За бизон гэж нэг айхар үхэр байдаг. За энэ амьтан бол одоо ойролцоогоор цаг 60 км бас хурдлах хэмжээний чадвартай, маш хурдтай, маневр сайттай, зоригтой, зүрхтэй амар алуурын амьтан байгаа. Ер нь ийм үхрийн төрлийн амьтан ийм үхэр шиг хэлбэртэй бизон ч гэдэг юм зэрлэг үхрүүд маш аюултай амьтан. За ингээд хүнийг унгаачаад дивслээ, дээрээс нь
одоо эврээрээ синжлээ зоогоо дээш нь гаргаж шидээд буцаж унжахт нахид зоогоод нааш чааш нь чирээд бүр үхтэл тэгэж савж одоо бөмбөг тоглож байгаа юм шиг тоглодог ийм айхтар амьтан байгаа. Тэгэхээр энэ амьтантай улаан халз таарахгүй одоо аль болохоор холуур одоо тойрч явах хэвээр. За Африкт аялж байгаа хүмүүс яадаг гэхээр өөрсдийн гэсэн джипэндээ суугаа явж идэг. За джипнээсээ бууж болдог. Тэгэхдээ джип руугаа гүүгээд их хэмжээний ойрхон зайд байж ёстой. Тэгэхгүй бизон ханаас гарч ирээд сүлбэж магадгүй. Тэгэхээр бизоноос зүхтаад яг хуу ганцаар явж байгаад бизонтой ч юм уу зэрлэг үхэр дээр тарлаа гэхэд шууд одоо өндөр модруулах асар байхгүй. Өөр мод зодгүй газар бол одоо энэ үхрийн дайралтанд орлогонд өртөх юм бол баг аврагдах ямар ч боломжгүй гэдгийг анхааруулдаг. Одоо амьдрал бол аялал юм а гэдэг энэ хөдөө хээр бас та бүхэн тэнд үхэрнүүд байна тийшээ очиж энэ тэрэг мод байхгүй тал газар үхэр бэлчээд байж яхад нь бас хамаагүй хүүхд мөхтэй авч ойртож болохгүй. Тэр үхэр дунд одоо ямар ч одоо янз янзын өвчин эсвэл амьтанд хазуулсан, галзуурсан юу ч хийж магадгүй тийм адуус үхэрнүүд байхыг бас үгүйсгэхгүй. Одоо яг хэм бол одоо гинт довтлох юм бол одоо бүгд талдаа дэшээ зогтно. Араас чинь зөв нэг нэгээр нь бүгдийг мөргөөд ялмнуучаад яваад өгч чадах хэмжээний юм айхтар зэрлэг амьтан байна. Тэгэхээр амьдрал бол аялал юм аа гэдэг ерөөсөө нарийн ширийн мэдэхгүй зүгээр л хүмүүсийг ингэж хөөрөгддөг, үхэл амьдралын зааг руу явуулдаг иймэрхүү хүмүүсийг бол одоо би бол нэг дуртай биш байдаг. Тэгээд энэ доороос комент хэсгээ оруулаад явна биз. За дараагийн амьтан бол одоо чон. За кёйд гэж одоо бас тийм чонорхуу бас зэрлэг одоо нохоо чон шиг ийм амьтан байдаг. За энэ амьтанд одоо хаанаас гарч иж болно? Монголд одоо байхгүй байгаа. Гэхдээ яг чонтой бол Монголд бол тарах боломжтой. Тэгэхээр яах вэ гэхээр байгаа газраа очоод уул хаднаас одоо энэ жоохон хол зайтай тэгээ машин тэрэгд модтой ийм жоохон бие даасан, аюул эрсдлээ тооцсон иймэрхүү газруудад та бүхэн байрлах ёстой. Тэр замаас хол. Тэгвэл бас замаар машин тэрэг явж байгаа янз янзын шил шаазан шитгэс гэсүүлээд эвгүй. Тийм учраас ерөнхийдөө хадгалаа буудлах газраас эхлээд одоо тэнд очин. За тэгээ буудлах газар очингуудаа тэр явахын зэрлэг амьтдыг үргээхийн тулд яг нэг хөнгөн хэмжээний диско, жоохон дуу чимээ гаргах, гал малтж утаа мутаа тавих тиймэрхүү ажиллагаанууд бол байж болно. Айхтар галмал тавьж гин гээд одоо юу яагаад ойн төмөр момор бол тавьж болохгүй. Тэгвэл бүр эсрэгээр амар аюултай юм болно. Тийм учраас та бүхэн очисон газараа баг зэрэг хөгжим тавиа зэрлэг амьтад энд өөртөө ирснийг бас мэдэгдэж бас болно. Тэгэхээр зэрлэг амьтдын бас тодорхой хэмжээнүүд нь тухайн бүс нутгаас дайжаа таныг явсны дараа 2 3 өдрийн дараа ирэх тийм магадлалтай байгаад байдаг. За чон гэдэг амьтныг бол хизээч битий тийжээ гэж байгаа. Яагаад тэгэхээр байгаль дээр чон гараад ирэхээр хүнээс айха болчтой. Тэгэхээр иймэрхүү амар зугаалгаад явж байгаа хүмүүсийг одоо ингэж очиж тунших, шоглох эсвэл нохон шиг шаргамж очиж байгаа эгзэгтэй үед нь хоолойг нь хүү татах эсвэл шөнө оройн цагаар мираж ирж байгаа нохоо шуугаас ч ихлээ гарч ор шээж бааж байгаа хүмүүсийг ч хүртэл барьчих тийм өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ чон суйлах, чонын бэлтрийг авах энэ төр чинь бол өөрөө тэр дээр үедээ бол бүр нарийн тийм одоо тусгай төлөвлөсөн ажиллагаанууд байдаг. Жишээлбэл асар хэмжээний чонтой газар уул чоныг багасгахын тулд мөн тэднээс ч тийжэх гэж байгаа юм шиг тэгж ерөөсөө болохгүй. Одоо тэгээ юм хөгжсөн учраас та бүхэн шөнийн цагаар нөх хөдөлгөөн мэдрээд асдаг тийм гэрэлтүүлэг, цахилгаан хашлага одоо нэг цахилгаан ашлага гэдэг нь тог гүйдэг утас мус ч гэдэг юм уу тэрүүгээр ингээд өөрийнхөө отгосон буудалсан газар ингээд тойруулаад сентер тавьчих хэрэгтэй. Яагаад тэгэхээр галзуу чон, галзуу амьтад байх бас магадлал өндөр байгаа. Иймэрхүү галзуу амьтанд хазуулах юм бол та өөрөө галзарч өгөх өндөр эрсдэлтэй учраас одоо хазуулах юм уу чон нохоонд уруулах юм бол тэр дор нь одоо тодорхой тестүүд, сорилуудыг тавьж өөрөө яг ямар өвчин зовлон дунснаа мэдчих хэрэгтэй шүү. Тэгэхээр энэ аялал гэдэг чинь өөрөө тэр чигээр хариуцлага байдаг болохоос биш гараа лүү талгаа хаалгаал гүйчих юм бол тэгэл амьдрал энэ төр гэсэн юм ерөөсөө тийм хөнгөн гомоо байж болохгүй шүү гэдгийг та бүхэнд хэлээд байна. За буг хандгай гэдэг амьтад бол Монголд байдаг. За энэ амьтадтай бол ерөөсөө таарахыг битгий хүс бүр оролдох хэрэг байхгүй. Энэ амьтад ч юм бол тийм хүмүүнтэй сайхан цэмцэгнээд байхгүй маш аюултай амьтан. Хүнийг бол ерөөсөө дайцсан гаргатна л гэж шууд алахыг л хүснэ. Тийм учраас иймэрхүү одоо хандгаа бууг амьтар явж явах юм бол холоос хараад нэг дуран мурангаар эсвэл нэг зураг мөрөг авчаад тэгээ машин тэрэгтэй ойрхон байж явах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд амьдрал бол аялал ингээд ганцаараа төрүүлээд уул хажаалга буцаагийн дундуур гараа гүйчдэг дараа нь машин тэрэг рүү гүйх ямар ч боломж байхгүй байж байгаа нөхдүүдийнхээ нүдэн дээр амтанд бариулах юм бол хинж тань тусалж
чадахгүй. Нөгөө нэг аялал юм амьдрал бол аялал юм гэж таныг шүүгдээд исэн хүн ч хүртэл өөрөө шээсэнд гожцсон ингээд хэвдэж явах болно. Тийм учраас маш болгоомжтой байна л гэдгийг одоо та бүхэнд бүх юмн дээр хэлж өгөөд байна. Тэгээд сайн ойлгох баха. Тэгээ ямар ч байсан энэ буг гэдэг амьтантай бол ерөнхийдөө маш сайн зайгаа бариад ойртохгүй холоос хараад явж явах хэрэгтэй. За тэгээ та хоёрын зам хэрхэн огтлцох вэ гэдгээ бас тооцож холуур даялж орой үеийн цагаар буг одоо тэ ойрхон байгаа тохиолдолд хол газар очиж буудлах аргагүй өрхөнд буудалсан тохиолдолд дуу чимээ гаргах нөгөө цахилгаан тор татах гэрэлгийгээ балбах одоо хин нэг нь ээлжилж отог бууцаа маанах энэ гэдэг тийм дараагийн үйл ажиллагаанууд бол орох хэрэгтэй байгаа. Нохоо шувуу бол улс зэрлэг амьтдын хувьд бол маш том одоо амьттай идэж тижэл болдог учраас өөрсдийнхөө нохоог бас хээр гадаа сайхан гүйжийг энэ төргээд хамаг сул тавьж болохгүй. Танаа нохооны үнэрийг өөр нэгэн зэрлэг амтан авчих юм бол танаа утгыг одоо ингээд тойроод яг экзэгтэй цагийг хүлээгээд одоо довтлоонд бэлдээд шөнөнийг өнгөрөөнө гэсэн үг. Тийм учраас нохоогоороо идэж тавьж байгаад өөрөө тэрэндээ бариулах өөрийнхөө одоо хайртай дотны хүмүүстээр аюулыг бас авчрах хэрэггүй. Тийм учраас хөдөө хээр явж байгаа тохиолдолд бас нохоогоо уяатай өөрийнхөө гараас хяналтанд байлгана үхээсээ шүд ингээд энэ тийшээ гаргаж болохгүй ш. Аюул нохооны хараас гүйж явж байгаа зэрлэг амтны мотонд орох эрсдэлтэй. Нохоо агнахж байгаа биш хүн агнжуулна амтд чинь бөөн баяр бол. Тийм учраас та бүхэн маш болгоомжтой байх хэрэгтэй. За могой гэж амтан бол Монгол зөнтэй байгаа. За могой гэдэг амтны талаар юусэн манай ах мэдэхгүй байх шиг. Могой харахаараа баяждаг гинлээ. Могой харуул одоо ингээд баахан могоон дээр буугаад очив баг сөөмөө цацсан энэ гэсэн тийм орк яриануд их байдаг. Могоо гэдэг чинь маш аюултай тэхөө ерөнхийдөө бол үхлийн хэмжээний хорыг биеэс ялгаруулдаг тийм айхтар цахилгаан шиг амтан байгаа. Тэгэхээр өдөө хатахгүй ерөнхийдөө 50 өнгөрөөж бас сураарай гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгэхгүй болоо тэнэ селфи хий хадаг яндар аваад тэр арцгууж уугуулъя сүү тусаа мусаа энэ төр гэдэг мэдрэл муутай юм ярьж байгаа нам могондо хатгуулах юм бол могоо ч хатгачаа таныг явуулдаг. Дараа нь имлэгт очиход Монголын аль ч имлэг дээр таныг ямар могоонд хатгуулсан юм бэ гэж асуухад та үг хэлж чадахгүй байсараа цус чин өдөөрөөд хамаг бие чинь одоо хордгүйгээ тэгээд үхдэг тийм амар аюултай байна. Тэгэхээр могоотой газраас хол яв гэсэн үг. Юусоо тэднэртэй тэгж мангартаад янз янзын асуудал гаргаад байгаа ямар ч хэрэг байхгүй. Могоо бол ерөнхийдөө маш аюултай амьтан гэдгийг Америкийн нэгдсэн улсууд тэр зам үндэсний газар зүйн нийгэмлэгийнхэн бол үнэхээр анхааруулдаг. Яг тэгэхээр амьдрал бол аялал юм гэдэг уулын ингэр дээр мишон дотор хөвж яхад могоо үр дотроос ч үндийгээ гараад ирэх боломжтой. Эсвэл машин дотор ч эсвэл цүнхэн дотор ч гутлаа өмсгөө гутраггүй ихэд бүр жижигхэн гутлан дотор орсон могоо хүртэл байдаг. Тэр могооны хатгал таны амийг авах хэмжээний тийм хүчтэй тов. Тэгээ дээрэс нь таны ДНК болон харшил болон хорон тэсвэр чанар энэ төр бүх зүйлүүдээс чинь шалтгаалаад та хордох эсвэл амиа алдах чинь харилцан адилгүй байна гэсэн үг. Тэгэхээр одоо могоо байгаа газраас хол яв. Могооны чуулган ингээд гүйжчихэд алданаад авах ямар ч хэрэг байхгүй. Амьдрий гэж бодож цаанаас ингээд хол байж явах хэрэгтэй. За могоог үхсэн гэж хууртав. Могоо ч маш аюултай юм. Өөрөө үхсэн юм шиг ингэж хөдөлгөөнгөө хөвдөж байгаа. Таныг могоо олчлоо сайхан зураг мөрөг ахуулыгаа бариад авахд шууд хүзүүр өчн шууд довтлно. За ингээл энэ газ хийж байгаа хэмжээний одоо маш хүчтэй хортой одоо хазалтанд бол та бид бол дийлэхгүй тэгээд үхнээ гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо ер нь тийм могоод хазуулчаад могооны хор морыг сорж өрөөсөө болохгүй шүү. Манайхан ч нэг юм хачаа чимэрэд байдаг шүү. Юмд хазуулахаараа юу аачих сороод хөхөөд хаячих дээрээс нь шээсээ тусаачих эсвэл одоо яадаг ч гэлээ ийм эмчийн зааваргүй анхан шатны мэдлэггүй хүн могоо татгуулчаад тэрийгэ тэгж болохгүй харин могоо татгуулсан хэсгийгээ тойруулж зураад цагаа бичиж тэмдэглэж хэрэгтэй. За ингээд 30 минутын дараа цагийн дараа 2 цагийн дараа тухайн шарахыг тойроод ямар шүү хэдэн давхар хүрээ үүсчин тэр болгоны тэмдэглээд цагийн тэмдэглээд эмчтэр очих юм бол эмч тухайн хорны үйлчлэлийг одоо тактикийн одоо туршлагаараа одоо ингээд одоо ажиллаа таны амь насыг бас аврах тиймэрхүү ажиллагаанд байгаа. Хэрвээ оройтох юм бол та амиа алдна. Үгүй дээ гэхэд одоо Азийн уялдаад ингээд оног гарчин бадаар нь үгүй бол тэгээд гар хуруугаа тайруулах хэмжээний тийм эрсдэлтэй байдаг учраас могоо харах юм бол зүгээр л холд өөр одоо өөр зөвлөгөө өгöd амиргүй байна. За дараагийн нэг юу байгаа.
анхааруулах юм байна. Акул. За акулыг бол заавал ярихгүй байж болохгүй. Ягаад гэвэл манайхан Австралид их байгаа. За энэ тэргээр их аялж байгаа. Тэгээд тухайн далайн эргүүдэд акулууд ирсэн байдаг. Идэж ширийжэл хайж идэг, сүргийн одоо тэ янз янзын зүйл болж идэг. Тэгэхээр тухайн далайн эргүүд акул харагдах юм бол ерөнхийдөө хүн орохыг хориглочихдог. Гэхдээ манайхан далаа үзнэ яана инэ гэдэг одоо шөнө өрөөнд цагаар арх бийж бариад далайн эрмэг дээр очиж усмс руу далдганаж орох юм бол таны биеийн дулаан болон үнэр танар бүх зүйлэр чинь одоо акул сайхан хоолунд идэх гээд хүрээд ирсэн байж гинэ л гэсэн үг шүү. За манайхан ч тэгээд далайн эрэг дээр хамаагүй далдганаж гүйж байгаа акулын хоол олчих гээд байдаг ийм зовлонтой бас байгаад байгаа. За ийш тийшээ хүмүүсийг аялж гин, хоошуугаа дагуулад гүйж гин. За тэгээд нохооныхын сарын юм эсвэл өөрийнх нь сарын юм ирцэн эсвэл шүд дамбуйлнаас нь цус шүүрдэг, хуруугаараа исгцэн, хөл гармаараа зүсцэн одоо иймэрхүү байх юм бол заавал цус гараадах шаардлага байхгүй. Зүгээр ангарахаа шархны чинь үнэр өөрөө зэрлэг амьдтыг аазгаад нь дуудана л гэсэн. Тэгэхээр одоо манайхан кинонд гардаг шиг хуруу муруугаа хутгаар зүсээд цус гоожуулаад дусаагаад акул дууддаг гэж ярьдаг. Акул бол тэрнтэй тэрэнгүү таныг тойроод одоо өөрийнхөө довтлохооны ашигтай байрлалыг эзлээд ингээд бэлтгэл ажилд орж байгаа. Тийм учраас яах вэ гэхээр энэ тентхийн ус руу элдв маяг гаргаж битгий ороо. Тэнд зураг мураг авах гэж битээ одоо тэ хөөрцөглөө гэдгийг бас та бүхэнд хэлээд байна. Дээрэс нь хурц өнгийн хувцс нь акулуудын аз хайр амар хөдлөг. Тэгэхээр одоо тэ янз янзын одоо бикини, тийм бандаж, ийм солонгосон юм энэ төр гэдэг усны боолт ч хүртэл одоо бараг 50 км-ийн цаана явж байгаа акулын одоо нүдэнд өртөх юм бол тэд нар гүгээл хүрээд ирнэ. Тэгэхээр одоо ямар ч одоо аврагдах боломж байхгүй. За эргэн тойронд чинь акул байгаа анхны шин тэмдэг мэдэгдэх юм бол акул яг нь уснаас нэг юм өөрийнхөө сэрвэг босгож ирээд ус руу оруулцдаг шүү дээ. За энэ нь бол бараг сүүлийн шатанда одоо өөрөөр довтлохооны өмнөх одоо агаар амьсгалаад таны одоо орон зай бүх зүйлийг чинь тооцоод довтлогоо нь үйлдэж ийн гэсэн. Хэрвээ таныг одоо ингээд харчаад ус руу ингээд буцаа шумбаад орох юм бол та акул хоёрын хоорондох одоо зай маш хурдан богиносож одоо таны амьдрал дуусч яана гэсэн. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэхээр маш тайван боломж байвал уснасаа гар гэж байгаа. Банз панер одоо юу байдгийг те замми байдгийн бол тэр нь лугаа хурдан гар. За цагаан акул шиг одоо айхтар одоо тэ довтолдог, отолтонд хүнийг оруулдаг амьтад бол маш аюултай зүйл. За энэ амьтад бол ерөнхийдөө одоо тэ өөрийнхөө довтолгоог бол дандаа дуусгаж цуснажтай нь хольж иж ингэ салдаг ийм амар амьтан байдаг. Тэгээд акулын довтлогоноос амьд үлдсэн хүмүүс бол ээдтэй маш цөөхөн гарын 13-нд л одоо байдаг. За амьд үлдсэн хүмүүс нь бол дандаа дахиж дуусан ийм байдаг. За яах вэ? Акул ингээд яг хаанаас нь танил довтолж байгааг та мэдэхгүй ч гэсэн акул хамгийн сүүлд амаа ангаахад л та түүний царайг бол харна. Яг энэ үед яг аз байгаа та хамар нүд одоо тэ заламгай энтерлүү нь одоо гар хөлөөрөө цохих, нүдийг ухах, заламгаар нь хуруугаараа хийх тэ иймэрхүү үйлдэлүүдийг магадгүй гаргаад амжилттай болох юм бол акул таныг хаяад бол явж магадгүй. Гэхдээ яг сандарцсан хүн одоо иймэрхүү үйлдэлийг бол хийж чаддгүй. Гэхдээ яг сүүлийн мөчид азаа үзэх юм бас боломж байгаа. Гэхдээ өөр хамгийн боломжтой зөвлөгөө бол акултай усанд битгий оруулагч. Энэ тентхийн ус далаараа гүйхээс өмнө энэ усанд ямар аюултай амьтад байдаг вэ? За эндээс ч нэг аялж эхэлж байна. Өөрийнхөө аюул эрсдлээс сэргийлэх, аялал зугаалганд аюулгүй явах гэдэг чинь өөрөө тэр чигээрээ одоо аялал байгаа байхгүй. Тэгэхээр манайхан шиг зөв цөмхөө үрээд гар одоохон тикет аваад яв энэ гэдэг хүмүүсийг шортдог иймэрхүү байж ерөөсөө болохгүй. Ерөнхийдөө юу яадаг юм ам дэлхийн олон орны одоо аялал жуулчлалын компаниуд одоо бүр орон бүс бүсээр нь ингээд аялал жуулчлалын аюултай болон аюулгүй гэдэг тийм бүсчилсэн юм гаргацсан байдгийн. Тэн дээр юу гэдэг вэ гэхээр та айл улсад очиж чинь тэгвэл тэгээрээ ингээрээ тийм ёс заншилтай тийм одоо ард иргэд байдаг тэнгээрээ ийм хувцлаараа гэдэг бүх төрлийн мэдээлэл өгсөн. Манай энэ Монголын аялал жуулчлалын одоо яамд ч юм уу тийм байдгүй баг. Одоо жишээлбэл би Вьетнам явлаа гэхэд Вьетнам ямар вэ гэдгийг би мэдээ монгол хэлээр авах ямар ч информашн юуч байхгүй. Тийм учраас харанхуул гарч ийна л гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр урд нь Вьетнам яваад ирсэн хүнс зөвлөгөө авах. Тэр хүнд буруу зөв янз янзын зөвлөгөө өгөх. Тийм учраас ерөнхийдөө манай аялал жуулчлалын газрууд ядаж монголчууд их аялдаг газруудад ийм амьтад байдаг, ийм ёс заншил байдаг, ингэстэй тэгстэй гэсэн тийм мэдээллүүдийг бас сайн өгч явахгүй болвол энэ хооронд ч нөгөө аялал бол юу юм а гэдгүйгээд амиа алдчих гадаг их зовлонтой байгаад байдаг.
За тэгээд ерөнхийдөө акул гэдэг амтан бол орой үдшийн цагаар за шөнө бол үрсдээ алан хядааны шүнжин үүлдэн тийм амар идэвхтэй амтан байгаа. Тэгэхээр одоо орой нар марж арж байгаа үед алан ус мус руу ороод ямар ч шаардлага байхгүй. Тентхийн одоо зэрлэг амтнууд бүгд идэвхжсэн байгаа гэсэн үг байдаг. За яг уу акулууд загас иддэг. Гэхдээ хүн ирэх юм бол бас идэхээс буцахгүй хэмжээний тийм аппетит нь үүсдэг амтан учраас ерөнхийдөө хол байх хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм аа. За дараагийн өөр ямар амт ярьж өгөх вэ? Цаг явцсан байдаг. За яг уу арслан ярьж болох юм те. Гефард ч юм уу одоо арслан одоо тийм уурын төрлийн одоо энэ амтад бол маш сониуч. Дээрээс нь үнэрч ийм айхтар амтан байдаг учраас одоо та бүхэн яг уу байгаль дээр яг ийм амтдтай шууд улаан хаалц таарах магадлал бараг байхгүй. Гэхдээ яг сафари буюу одоо энэ Саби Санд болон Крюгер Интерт аялуулж байгаа одоо компаниудын GB-н дээр бол яг суугаад явж болно. За ингээд суугаад явж байгаа та бүхний хөтчүүд ч юм бол ерөнхийдөө анхааруулж гар хөлөө унжуулах те толгой төрүүгөө тонгоолох хэрэггүй шүү гэдгийг бол танд хэлнэ. За энэ хөтчийнхөө үгээр хөстэй. Хөтч таны амнасыг бол хариуцахгүй. Та далдгамж жагаад машинаас унах эсвэл гараа унжуулж явж жагаад гарнаас чинь таныг чирээд унгаагаад хүзүүгэр чинь ороож татаад аваад бутруу орчих юм бол хинч таны яраас одоо таныг авах гэж гүйхгүй. Ийм эрсдэлтэй тоглоомор хинч тоглохгүй. Тэгэхээр ерөөсөө л хүчийнхээ үгэнд ороод тэр сафари машин дээр суу гэсэн бос суугаад бос гэвэл босоод дуусах гэвэл дуусаад явах гэсэн ямар ч арга байхгүй. Тэгэхээр аялал зугаалга бол тэр чигээрээ дэг журам дис дараа алал аюулгүй байдал байхгүй юу? Ерөөсөө яаж ч удсан. Тэгэхээр та бүхэн энийг сайн хийж явах хэрэгтэй. За яг уу сониуч амтан учраас таны машин дээр гарах, машины чинь доогуур явах, камер чинь бас өнгөж харах янз янзын тийм үйлдэлүүд хийн. Гэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд адаглаад энэ амтад чинь зүгээр сарвуугаараа хүний зохиход үхэл төрөх хэмжээний тийм хүчтэй алгадaltaй хүний тарих толгой нүүр нь бол өрүүлж идэг. Тийм учраас иймэрхүү амтд одоо юу яах хэрэгтэй. Зохиулчихгүй хүн шиг тэр зам нуруугаа харуулж болохгүй. Одоо нуруугаа харуулна гэдэг чинь дайсан лугаа нуруугаа харуулаг гүөх юм бол дайсан чинь таныг араас чинь зовхгүй идэх гэсэн. Тэгэхээр яг үхэр урагшаа харсан чигээрээ хойшоогоо зөөлхөн нуруугаараа ингэж ухарна гэсэн үг байгаа. За яг уу довтолгоон эхлэх одоо те довтолгоон одоо үйлдэлээ хийхэд та яах вэ гэхээр айрал болох одоо сүр дуйлантай чимээ аниртай өөрийгөө том болгож бодолт модолкоо ингээд тайлж дээш нь том болгох те юм өндөр мод зовд энэ төр барьж одоо ингэж толгоон дээр тэгээ дуу чимээ гаргаж юм тогшиж алга тааш ойрлж чарлах хэрэгтэй. Тэгжиж л одоо та одоо тэдний довтолгооныг эргэлзээ болгож өөрийгөө аварна гэсэн. Үгүй бол нүрээ буруулаад айгаад умааны badныхан гүөх юм бол тэгэл дууссан. Яг ханаас чинь хатуу чанга соёо хизээ орж ирэхийг одоо мэдэрч баг амжихгүй байж байгаа юм алдах юм байдаг. За ингээ өнөөдрийн хувьд бол хитрхи урт болчих гээд байгаа учраас ерөнхийдөө ийм гол хүн их барьж иддэг энэ эдгээр амьдтын тухай та бүхэндээ ярьж өглөө. За тэгэхээр байн хилээд байгаа. Одоо зүгээр л гараад аял гэдэг иймэрхүү зүйл, иймэрхүү хүмүүсээс бас болгоомжтой хандах хэрэгтэй. Ягаад гэвэл ийм хүмүүс чи ямар ч одоо аяллаа анхан шатны мэдтгүн алга. Одоо жишээлбэл цэрэгт байдаг, тэрцмэ рейнжер, за бүр болийн Францын одоо нөгөө нэг хөлсний цэрэг, Légion étrangère энэ төр гэдэг ийм цэргүүд энэ төр бол ч ийм аялал маяллыг ч бүр амар бэлтэн хой. Хоолтой хоол уул хатанд ингэж явна тэгин энэ төр гэсэн бүрэн бэлтгэл хийж иж эднэр ч хөдөлгөөнд ордог. Энэ хүмүүс чи яагаад юм бэ гэхээр өсөө зэрлэг байгаль бэлтгэл сайтай хүн амьд гарнаа л гэдгийг мэддэг байхгүй юу. Тэрнээс биш аялж яваа хүн амьд гарна, аялж явж байгаа хүнд муу юм тохиолдохгүй, бити муу юм яриад дандаа сайн сайхан юм бод энэ төр гэж хүмүүсийг бас ингэж маанахтуулдаг. Мэдхгүй хүмүүсийг бас ингэ төрхөрдөг ийм хүмүүс би бол яснаасаа дургу болчоод байгаа. Ягаад тэгэхээр янз янзын түүх уншаад яриад ингэж явхаар яхарахгүй бэлтгэлгүй явж байгаад амар олон хүмүүс амар гонигтай тийм одоо түүхийг бүтээчихсэн байд юм аа гэдгийг одоо та бүхэндээ хэлье. За ингээд аялал зугаалгын үйлрэл эхэлж гин. Тэгээ та бүхэн боломж болцоогоор болгоомж илүүдэхгүйгээр сайхан аялаарай. Тэгээ наадмын дараа наадмын амралтын хэд өнийг ашиглаад нэг хэдэн хөрх бичлэг хийж гисэн санаа байна. Ойр машин тэр хөвчрээд юм бичлэг хийхөөсөө шатаж өгөх алтлаа. Тийм учраас та бүхэн бас төвчээртэй тэгээ сайхан аялаад байж байгаарай. Том удахгүй дараагийн гой гой